Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Монголчууд дэлхийн төслийн монголчууд Европт нэвтрүүлэг Лондон хотноо үргэлжилж байна. Өнөөдөр бид хоёр Лондонгийн бэлэгдэл болсон Tower Bridge дээр ирээд байна. Тэгээд өнөөдрийн оролцох зочныг маань Ану маань сонгосон. Тэгэхээр оролцох зочныхоо тухай танилцуулах уу? За тэгээ. Өнөөдөр би маш гоё зочин сонгосон байгаа. Тэгээд зочны манайд болохоор YouTube дээр 65,000 subscriberтай 9-10 хэлээр чөлөөтэй ярьдаг ийм polyglot буюу ийм хэлний гоц авьяастай залуу 13 настайгаас хойш амьдэрсэн байлээ. Тэгэхээр маш олон зүйлсийг сонирхолтой зүйлсийг бидэрт ярьж өгнө гэд итгэлтэй байна. Тэгэхээр нэвтрүүлгээ дуустал нь бидэнтэй хамт байгаарай. Өнөөдрийн дугаарын зочин контент бүтээгч оргил түүний гэргий сувд наргаа. Үзэгчдэд өөрсдөө товчхон танилцуулбал англид ирээд хэрөөдөж जैन. Тэгээ юу хийдэг хүмүүсөө Тэр хоёулаа Англид 2009 онд ирсэн хэрэг чинь хоёулаа 15 жил болж байна. Тэгээд гэхдээ ирснээс хойш 14 онд танилцсан баг тий. тэгсэн. Тэгээд тэгсэн мөртлөө аягүй сонь бит хоёулаа Монголд нэг сургууль сурдаг байсан. Хоёулаа Монголд 84 дэх сургууль сурдаг байсан. Тэгээ энэ ч ирээд бас нэг сургуульд нэг жил хамт сурсан гэсэн. Ер нь бол насаараа ингээл хамт яваад. Тэгээд хамт байгаагаа мэдхгүй хамт яваад байсан хүмүүс. Параллел. Тийм. Намайг бол оргил гэдэг би Англид ажиллаж амьдардаг. Одоо бол яг бүтэн цагаар өөрийнхөө бизнесийг ажиллуулж амьдардаг. Гэрээсээ ажиллаад онлайнаар хэл заадаг, курс, хэлний хичээл хүмүүст ер нь боловсрол олгодог төрлийн бизнес хийдэг. Тэгээд контент хийдэг. Манай эхнэр бол одоохондоо юу төрөх гэж байна. Тийм болохоор гэртээ ерөнхийдөө бол тоогооч хүн. Тэгээд бид хоёр бас хамт бас ресторанд бас хэдэн жил ажиллаж байсан. Хоёулаа тоогооч хийжсэн. Гадаад монголчуудыг ингээд их орлогоо буцах асуудал яахан ингээ хоошлуулдаг том шалтгаан хүүхдүүд юм байна гэж хэлсэн. Тэ? Яагаад гэвэл нэгэн тийм хүүхдээ их багаас нь ийм орчинд зөв төлөвшүүлэх, зөв нийгэм, зөв ах үедээ зөв хүн болох нь илүү юм байна гэж харсан тий. Одоо манай хүү 11-тэй одоо 2 дахь нь энэ ч гарч байна. Бүхэл монголчуудад гадаад байдаг монголчуудад тулгардаг асуудал. Тэр нь бол одоо хэл, тийм монгол хэлийг Хүүхдээ монгол хэлтэй болох. Тэгээ миний би өөрөө яг хэлний багш хүний хувьд одоо хүүдээ бол монгол хэл заадаг. Гэхдээ би айгүй нэг ухаарсан юм төвчээртэйгээр шахахгүйгээр одоо яг өөрийг нь монгол хэлэнд дурлуулахын тулд заахыг л хичээдэг. Тэгэхгүй илүү сонирхолтой байдал. Чи одоохондоо сайн ярьж чадахгүй байгаа гэдэг чинь асуудал болгож одоо тэрийг нь асуудал болгож өөрт нь одоо өөртөө итгэлгүй байдал өгдөг юм. Тэр байдлаар биш. Одоохондоо бол монголоор бага зэрэг ярьдаг. Би болохоор өөрөө яг хувь хүний удаад чинь 20 наснаас хойш нэлээд хэдэн хэлүүдийг сураад зарим хэлүүдийг нь баг мэргэжлийн төвшөнд хүргэж чадсан хүний хувьд оройтхгүй гэж боддог учраас хизээ нэгэн өдөр чи бол монгол хүн шиг устсаас ярина. Тэр чинь би итгэж байгаа. Одоохондоо ингээд баг багаар сурна гэдэг тийм зарчмаар явж байгаа. Ерөнхийдөө бол бас Монгол буцаж явах хүсэл байгаад нодлон бид хоёр хамт бид гурлаа Монголд очиод 2 сар болоод тэгээд ерөнхийдөө Монгол буцаж ирж амьдарч үзье гэж бодож исэн чинь дахиад шалтгаан гарч ирсэн лээ. Ерөнхийдөө бол одоохондоо тэр утааны асуудал тиймэрхүү зүйлсүүд дээр хүүхдээ бас нэг дахиад нэг хөлд оруулаад хэлд оруулаад тэгээд ямар ч гэсэн бол Монголд буцаж очиод ажиллаж амьдрах бол бодолтой байна. Контент бүтээхийн хувьд болохоор одоо эхнэр нь айгүй дэмждэг шүү дээ тий. Тэрэн дээр одоо юу гэж боддөг вэ? Ер нь ингээл айгүй их цаг хугацаа зарцуулаад мэдээ сууж байгаа тэр бүхэнд нь эхэндээ жоохон хэцүү байдаг байсан уу? Угасаал анханасаа за гэй гэж харин ингэжсэн үү? Би болохоор угаасаа нэг тийм илүү төтөө юм амар бага санаа зовдөг төрлийн хүн байхгүй юу? Ер нь бол ингээд миний дахин нэг хийх юм явж идэггүй гэдэг. Нэг үтлээ амар. Айгүй амар.
Тэгээ тийм болохоор угаасаа оргил бит хоёр дөнгөж уулзаал оргилыг жоохон өөр төрлийн хүн юм байна да гэдгийг шууд л ингээд мэдэрч ирсэн. Оргил 18-тай би 69-тэйсэн байхгүй юу? Тэгээ тийм болохоор надад нэг тийм хэцүү тохиолдлууд бол байгаагүй мэдээж ингээл дараа сарынхаа түрээс хоол юм уу гэдэргээл тиймэрхүү юмдаа санаа зовох цаг үед байсан ч гэсэн болгоол амьдрч итгэлээсэн хоёлаа. Энэ хүн хүссэн байлаараа амьдрахгүй хүссэн зүйлээ бүтээж хийхгүй байх юм бол амар их аз жаргалгүй байх нь надад мэдрэгдсэн байхгүй. Тэгээ тийм болохоор мэдээж ингээд залуу хүмүүс л юм чинь одоо л ингээд хүссэн юм агөөгөөд амьдрахгүй бол 40 хүртлээ 50 хүртлээ ингээд ажиллаад амьдрал байдаг. Энэ хүнийг аз жаргалтай байлгахын тулд тэр надад нэг тийм том асуудал юм шиг санагдаагүй. Гоё санаа байна. Гол нь одоо би нэг сайн ойлгож би нэг хитрхи цагдаж хорихгүйгээр хүсээд байгаа хийхийг хүсээд байгаа юм л дэмжиж амьдрал чи өөрөө бас ингээд гоё аз жаргалтай болж шүү дээ. Тэгээ энэ хүн аз жаргалтай байх юм бол би бас аз жаргалтай байгаа. Би аз жаргалтай баймаар гэнэ. Тийм шүү дээ тий. За багийнхантайгаа нэлийн гүрийд халгасаар байгаад Лондонгийн хамгийн гоё харуулцтай газар гэж энэ газрыг сонгож ирлээ тий. Тэгээ энэ бол яг Greenwich гэдэг нэртэй одоо Лондонгийн яг очих хөстэй газруудын нэг л дээ. Одоо яг энэ доор Greenwich-ийн их сургууль байна. Тэгээд энэ тэгээд онцлог нь болсон яг түрүүн бид нэг ингээд дээгүүр налхсан. Нөгөө дэлхийн цагийн зооны одоо яг 0 цаг тэг цаг. Тэгэхээр одоо яг бид нар дэлхийн одоо зүүн өнцөгт байна гэж ойлгох уу. Нөгөө тал нь баруун. Нөгөө тал нь баруун. Энэ бол зүүн тийм. Одоо энэ дундуур яваад ингээ харахаар Лондон бол ялангуяа хуучныхаа барилгуудыг их авч үлддэг тий. Тэр түүхүүдэд маш их хамгаалж тэрийгээ илүү олон хүнд хүргэдэг. Нэг тийм давуу тал харагдаад байна л да тий. Музейнууд их тэгээд хүмүүс ирээд одоо айлуулах тэрийг үздэг. Тэгэхээр энэ бол түүхээ авч үлдэхэл одоо сайн тал юм шиг байна. Тэгээд одоо яг Лондон одоо ер нь хот болгон өөрийн гэсэн нэг тийм уур амьсгалтай, өөрийн гэсэн зан характер төрхтэй, төрхтэй. Тэгэхээр Лондонд бол яг амьдрахад бол тэр нэг ингээд мэдрэгддэг нэг тэр хуучин хөгшин одоо эртний хэдэн мянган жилийн түүхтэй хот гэдэг нь ингээд мэдрэгддэг. Тэр нь бас их гоё. Дэлхийн бараг бүх жуулчны гайхдаг юм нь байшин барилга энэ түүхээ агуулж байгаа энэ зүйлс хаа тий. Тэгэхээр энэний хувьд оргилөө гэж боддог одоо ингээд түүхээ одоо маш сайн хадгалдаг талаа юм. Тийм одоо жишээ нь би нэг хэсэг ээжтэйгээ 1863 оны байшинд амьдарч исэн. Тэр нь болохоор айгүй хэвийн үзэгдэл байхгүй. Тэгээ ингээ манай байшингийн одоо чинь хаалга маалга нь ингээ 1863-гээ бичээстэй. Тэгээ тэр сүнс мүнс нь хүртэл байдаг юм шиг надад санагддаг байсан. Тэгэхээр тэр юм сэтгэлгээ нь ингээ бүр ингээ шингэцэн бүр урт хугацаанд ингээ байдаг. Ерөнхийдөө бүр тэр дээр үеэс одоо Монголд бол 1800 оны үлдсэн айгүй ховор тий. Тэгэхээр тэрийг ингээ дотор нь ингээ амьдраад ингээ гадаа гарсан ч хаасаагүй бүх юм заримдаа би бас мянган жилийн өмнө байсан баригдсан байшин энтрийг харж ирсэн. Бүгд ингээ олон зуун жилийн түүхтэй болчихлоор ингээ хүний ингээ сэтгэж байгаа юм цар хүрээ цаг хугацааны одоо хэмжээ нь ингээ тэлээд томордгийн юм шиг санагдсан. Тэгэхээр миний хувьд одоо жишээ нь иймэрхүү ингэж одоо ийм хотод амьдардаг хүмүүс илүү урт хугацаагаар сэтгэдэг ч байдаг юм уу. 100 жилийн дараа одоо жишээ нь энэ зүйл үлдэнэ гэж тэгж ажилдаг, тэгж сэтгэдэг. Тэгэхээр тэр нь бас одоо Монголд миний бодлоор одоо арай дутагддаг нэг зүйлсийн нэг юм шиг санагддаг. Хэдэн онд хаан төрсөн бэ? За би Улаанбаатарт Монголд төрсөн. Тэгээд ерөнхийдөө 9 он хүртэл Монголд бол яг төрж амьдарсан. 84 дугаар сургуульд 13-д 10 жилдээ ер нь нэгдүгээр ангиасаа 7 дугаар анги хүртлээ сурсан. Нэг зүйлийг мэдмээр байгаа нь бүр 13 настайдаа оргил маань Лондонд ирсэн, Англид ирсэн тий. Тэгээ яг одоо гэр бүлээрээ нүүх шийдвэр гаргасан юм уу? Яг яагаад Лондонд ирж амьдрахаар болсон? Ер нь бол манай ээж намайг 5-6 настай байхад Лондонд ирсэн байсан. Тэгээд намайг 19 настай байхад анх босож ирээд тэгээ буцаж яваад 11 настай байхад Монголд ирээд тэгээд 11-ээс бараг 13 хүртэл ээж тэгээ Монголд байж байгаад тэгээд миний виз гараад
Тэгээд хамт англид ирчихсэн. Аз болж яг зөв цагтаа ирсэн гэж би боддгийн. Яг тэгвэл монгол хэлээ бас мартчаагүй хит жоохон байхдаа ирээгүй. Монгол хэлний бас гүнзгийрүүлсэн англи сурдаг байсан болохоор бас давуу талтай. Тэгээд яг ирээд бас хангалттай ирсэн болохоор бас яг энэчээ бас 10 жилээ төгсөөд ингээд бас хослуулаад ингээд аль альнийг нь одоо Монголд өсч төрнсөн тэр Монголын одоо зан ёс заншил бүх зүйлүүдийг бас сурж мэдчихэд шингээчээд тийм ирээд бас энтхийн ёс заншил бүх зүйлийг бас яг хүүхэд байхасаа бас 10 жилээс нь тэгээд их сургууль гэх мэт бас яг тэр дараалалаар нь бас сурсан болохоор ингээд хослуулж харахад надад тийм давуу талтай санагддаг. Боловсролын ялгаа мэдрэгдсэн үү? Ер нь бол асар их мэдрэгдсэн. Монгол хүүхдүүд цэвэр потенциалаараа болон яг цэвэр одоо юу гэдгийг академийн одоо шахалгаарч үт юм уу илүү байсан. Академик боловсрол мэдлэг нь арай илүү байх шиг байгаа юм тийм шууд утгаараа одоо объектив мэдлэг нь илүү байсан. Өөрөөр хэлбэл тэндээс Монголоос энэ ч хурж ирэхэд тоон надад одоо маш хялбар байсан ч гэх юм уу. Гисэн мөртлөө энэ ч арай нэг өөр төрлийн боловсролыг яг хүн гэдэг хүнийг бүтээх гэдэг боловсрол нь арай өөрөөр явагдаад байгаа. Өөр системээр. Миний анзаарч байгаагаар ингээд монгол хүүхдүүд академик мэдлэг нь өндөр мөртлөө амьдралд хэрэглээ нь дутмаг явдаг шиг надад бол тэгж санагдаад байдаг хгүй одоо ингээ анзаархаар илүү бид нар нөгөө мэдлэгээ хэрэглээ болох хувь хүн болж сайн төлөвшөх гэдэг дээр нь бид нар жаахан дутагдал байдаг юм шиг санагдав. Чамд ер нь их онцгой анзаарсан юм ер нь юу вэ? Тийм одоо жишээ нь гэхдээ бас миний анзаарж байгаагаар одоо жишээ нь би сая 100 Монголд очиод 10 жилийнхаа багштай манай багш одоо Пүрвсүр ингээд багш байдаг. Одоо монгол хэлний багш манай багш тухайн үед биднэрт заадаг байснаас арай өөрөөр заадаг болсон гэдээ ярьж исэн. Тэр нь тэгээд сонсоход яг англи аргаар заадаг болсон юм байлаа. Ерөнхий боловсролын сургууль. Тэр нь юу вэ гэхээр одоо жишээ нь миний хувьд монгол хэлийг бол дүрм үдсээр хагаад төгсдөг байсан. Тий. Тэгээд би анх англид ирчээд ерөнхийдөө бас англи хэлэнд дүрм л үзэх юм байх гэж бодсон чинь шууд одоо би бол ирээд 9 дугаар ангид орсон. Тэгэхэд 9 дугаар ангид шууд Шекспирийг задалдаг ч гэдэм үү. Эсвэл persuasive одоо хэл буюу хүнийг ингээд альва зүйлд ингээд ятгахад хэрэг болох хэлч гэдэг юм уу. Өөрийгөө илэрхийлэх чадвар тий. Өөр төрлийн одоо үгийг ашиглаж эсвэл утгыг илэрхийлэхэд ч гэдэм үү. Хүнд ямар сэтгэл төрүүлэх вэ гэдэг талаас нь ч гэдэм үү. Тэр талаас нь англи хэлийг яаж ашиглахыг зааж өгч ирсэн. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UbiCab. Миний бас нэг сонирхдаг зүйл гэх юм бол бид нар одоо англи улсад ирсэн байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээний энэ улсын талаар би мэдмээр байдаг. Одоо оцсон улс алгана айгуу гой мэдмээр байдаг байхгүй. Тэгээд одоо яг нэг юм бид нар болохоор нэг монгол хүний юм юу identity гэж ярьдэн шүү дээ. Одоо түрүүн хоёлаас ярьжсэн те. Яг тэр юм мөн чанарын төвшөндөө ямар хүн бэ гэдгийг бас тодорхойлох юм аялал хийгээл яваад байгаа. Ер нь ингээл гадаадд очиод яаж амьдраад байгаа, Монголдоо яаж амьдраад байгаа, ялгарлал нь юу юм ингээл те. Эхлээд хоёлаа зүгээр англи хүмүүсийн тухай яриа. Яг одоо өөрийн тань харж байгаагаар англи хүмүүсийг тодорхойлвол ямар юм шин чанартай хүмүүс байна? Ер нь бол хувийн орон зай ихтэй. Тэгсэн мөртлөө бас хүн чанартай. Тэгээд ерөнхийдөө бол яг одоо монголчууд бид нар ингээд өөрсдийгөө бас нэг юм онцгой хүмүүс гэж боддог шүү дээ. Англичууд бол бүр их тэгж боддог. Тэгээд энэ одоо аристократ энэ хатан хааных нь одоо заншил энэ бүх зүйлсүүдээс хамаарат өөрсдийгөө одоо маш civilized буюу одоо соёл иргэншил нь хөгжсөн орн гэдгийг айгүйх мэдэрж амьдардаг тиймэрхүү хүмүүс. Би ингээд ажиглахаар Франц хүмүүс, Англи хүмүүс хамаагүй тийм эрхэмсэг тий. Өөрсдөө үнэлдэг үнэлэмжийн өндөр тий. Бид нар бол бараг л одоо хамгийн лидерүүд гэсэн маягаар харагдаад байдаг. Тийм юм шиг санагдсан. Монгол хүмүүс бол чөлөөтэй хүмүүс. За. Нүүдэлчин болохоор ч тэр юм уу тий. Одоо жишээ нийгмийн ингээд давхарга зиндаа гэж байгаа шүү дээ. Тийшээ дээшээ доошоо ингээд хүсснээрээ ингээд явах тийм дээшээ доошоо чөлөөтэй гэсэн үг Монгол хүмүүс. Одоо жишээ нь би малчин хүүхэд байна уу? Тэгээд том болоод их хурлын гишүүн болно уу? Ерөнхийлөгч болно уу? Бүх юм чөлөөтэй.
Англид болохоор тийм юм байхгүй юм хэд. Чи ажилчин ангид төрсэн бол чи насаараа ажилчин ангид байх хэвээр чи үе удмаараа ажилчин ангид байх хэвээр. Тэрийг хинч хэлэхгүй. Гэхдээ бүр ингээд мах цуснд нь шингэсэн байна. Бүр Мянган жилийн кодлсон туршид тийм. бүр ингээд кодонд нь англи хүний одоо чинь ажилчин ангийн хүний ярьж байгаа аялга нь өөр. Ерөнхийдөө амьдралын хэв маяг нь өөр, сэтгэхүй нь өөр. Тэгээ тийм учраас тэр хүмүүс бүр тийм дээшээ сэтгэхээр баг нүгэл гэмээр тийм болцсон байдаг. Одоо жишээ нь боловсрал олоод их хурлд нэр дэвшин гэдэг санаач үү юм. Тэр idea бол тэр хүнд бүр crazy одоо байх боломжгүй юу ярьж байгаа би чинь нийгмийн эсэргүү болох юм. Тийм би чинь ажилчин ангийн хүн гэж бүр ярьдаг. Тэгэхээр бүр ингээ хаагдцсан байдаг. Тэгээд бүр ингээд сургуульд байхаас нь ингээд өөр одоо төвшөнд нь хуваачдаг. Жишээ нь нэг адилхан 9-р ангийн хүүхд байлаа гэхэд нэг нь 1-р төвшний ангид, нөгөөх нь 5-р төвшний ангид ч юм уу. Зарим нь 7, 8, 9-р төвшний ангид гээд бүр баг тэр хамгийн доод төвшний ангид бол баг юм заахгүй. Ерөнхийдөө одоо өдөр өнжүүлэх гэсэн үг. За. Аль хэдийн угсаа ажилтаа багш нь бүр заах шаардлагагүй болсон гэсэн үг. Тэгээд тэр багшийн боловсролын төвшин бас өөр. Тэр доотлын төвшний анги нь. Тэгээд тийм болохоор намайг бас анх ирэхэд бүх хичээл дээр нь англи хэл муу гэдэг доотлын төвшөнд нь оруулсан. Тэгээ би тэрийг мдээгүй байж байгаад энэ англи хүүхдүүд чинь ямар тэнэг юм бэ гэж бодчихсон байхгүй. Бүр миний 2 дугаар ангид үзсэн юмыг ойлгохгүй байгаа. Ижил төвшний хүүхдүүд. Тийм. Тэгсэн чинь дараа нь намайг тэр доод төвшөнд нь оруулсныг би мэдээд тэмцэлцээр хагаад багштайгаа бүр өдөр болгон асуусаар байгаа нөгөө багш нь за эргчлээс чамайг дээшээ оруулъя гэдэг. Тэгээд яг төгсөхдөө 1-р төвшөнд бүгд нь орж аваад тэгээ 1-р төвшөнд орчоод бүр ингээд жишээ нь манай тооны ангид доторх ширээ гэж байна. Ширээний хуваарлт нь одоо ингээд тойрсон ширээ. Тэгээд дотор нь нэг юм групп ширээ байгаа. Тэр дотор нь inner circle байгаа байхгүй юу? Тэнцэн бүр гавл гоцнууд нь суун. Тойроод тэгээ өөр хичээл үзнэ. Багш нар нь тэр тойрч суусан тэр 1-р төвшин дотор байхгүй юу? Тойрч сууснуудад нь өөр хичээл заана. Голд байгааднуудад нь өөр хичээл заана. Тэгээд доотлын төвшингүүдэд өөр ангиудад нь бас өөр хичээл заана. Тэгээд би 1-р төвшин рүү арай гэж ороод ирсэн чинь олон тойрог дахиад байгаад байна. Тэр дотор OB гэдэг нэг ширхэг хүүхэд байгаа. Тэр хүүхэд бол бүр коллеж юм үзнэ. Манай 10 жилийн юм үзнэ. Ганцаараа. Багш тэр хүүхдэд тустай юм уу? Би тэгээ шууд OB-г шууд. За энэ миний өрсөлдөгч. Тий, энэ хүүхдийг л би ерөөсөө дээр нь гарна. Тэгэл явж байгаа тэр голын ширээ рүү орсон. Тэгээ дараа нь OB-гийн хажууд очсон. За. Тэгэл OB-тэй ярилцсан. Юм болохлаа OB-гээс юм асуун. Тэгэл чи наадах чи яаж байгаа? Чи яаж ингэж ингэсэн ингээл. Тэгж жагаад бүх юм дээр яг A star гэдээ бас нэг дүн U хүртэл явна. Хамгийн бага дүн F биш U. Тэгээд хамгийн сайн дүн A биш A star гэдэг одтой A. Тэгээд тэр A star-ыг авснууд нь одоо Oxford, Cambridge гэдэг тийшээгээ орох боломжтой. Тэгэхээр би тэгж жагаад A star-уудыг нь авч ирсэн. Би бүр яг тэр бол Монгол хүний онцлог. Байцлаа. Тэр бол миний бодлоор миний хувьд би өөрийгөө тэгж хязгаарлахгүй байхгүй. Тийм байна. Би одоо жишээ нь ядуу буурай орноос ирсэн гэж би энэ доод төвшөнд байх ёстой гэж хизээж бодохгүй шүү дээ. Ер нь. Би бүр ядуу буурай орон байдаг гэж баг мэдээгүй байсан чинь манай нэг багш надаас асуужсан байхгүй. Монгол явж үзсэн гэд. Тэгсэн чинь тэр багш чи Монголыг third world country гэж бодож байна гэдэг. 3 дахь орн гэж бодож байна гэдэг. Тухайд нь би 3 дахь орн гэж юу яриад байгаа юм бол тий. Тэгээ би тэр нь юу гэсэн үг ингэж гэсэн чинь яг та 1 дахь орн гэж байна, 2 дахь орн гэж байна, 3 дахь орн гэж байна. Чи 3 дахь орн гэж бодож байна, хэд дахь орн гэж бодож байна. Тэгэхээр би мэдхгүй 2 дахь чинь болоо гэсэн чинь тэр багш өөдөөс би 3 дахь орн гэж бодож байна гэсэн байхгүй. Танай орныг би 3 дахь орн гэж бодож байна. Дараа нь би тэрийг за ямар ч нэг 3 дахь чихэр нэг биш юм чинь нэг сайн биш лах гэж бодчаа дараа нь гуглдэж үзээд тэрийг содлонгуудаа амар дормжлуулсан мэдрэмж авсан. Тэгээд эмзэг бас туссан. Тэгээд ерөнхийдөө бас магадгүй миний энэ зорилго нөлөөлсөн ч гэж магадгүй. Тэгээд гэхдээ яг миний хувьд бол би 3 дахь орны хүн гэдэг тэгээд өөрийгөө хязгаарлах тийм юм ерөөсөө байгаагүй. Магадгүй Монгол хүний онцлог нь тийм ч. Тийм юм байна. Тэгэхээр чи Англид 10 жилээ төгсөөд одоо хувь хүнийхээ хувьд ер нь сургуулиас те энэ орноос ямар чанаруудыг өгтөө болж байгаа. Эхлээд ингээд тэр чанарууд нь ингээд яг сүүлд нь ингээд харахад анзаарэгддэг чанарууд. Одоо ингээд анх ингээд орж ирэх зүгээр л гайхах сэтгэлдлүүд л төрөөд яваад байна. Одоо жишээ нь гэхэд багшигаа хүндлэхгүй хүүхдүүд.
багш руугаа ерөөсөө элдв хуруу муруугаа гаргаал дураараа. Тэгээд тэрийг би хараад айгу гайхажсэн. Одоо тэр нь болохоор ингээд нэг тийм нэг хүүхэд хамгаалагдсан гэдэг нэг тийм хүүхдийн эрх гэдэг юмаа бүр ингээд хит мэдэрсэн тийм хүмүүс айгүйх байдаг байсан тийм хүүхдүүд. Тэгээд тэрнээс эхлээл ингээд сонин зүйлсүүд нь анзаардаг. Тэгээд дараа нь ерөнхийдөө бас хичээл дээр багш биднэрт ингээд яг бодлого бодуулах ч гэдэм яг тэр зүйлийг хийхээсээ илүү бас айгүйх кино үзүүлдэг байсан. Би бол одоо жишээ нь 10 жилийн сургууль 10 жилийн сургуульд ангиараа сууж агаад одоо жишээ түүхэн хичээл дээр бид нар дэлхийн 2 дугаар дайны тухай ч юм уу кино үзнэ. Тэгээ киногоо одоо 90 минутын кино байлаа гэхэд 2 хичээл одоо 2-7 хоногийн туршид нэг хичээл дээр хагасыг нь үзээд дараагийнх дээр нөгөө хагасыг нь дуусгачаад киноныхоо тухай ярилцдаг ч хоорондоо авч хилцдэг ч гэдэм үү. Тиймэрхүү арга барил нь бас нэг өөр санагдчихсан. Тэгээд яг эцэст нь ингээд эргээд харахад болохоор яг чи яг ямар хүн болох вэ гэдгийг нь л төлөвшүүлэхтэр илүү төвлөрж яг чиглүүлж өгдөг юм байлаа. Тэгээд яг тэр асуудалтай хүүхдүүд байгаа ш тэр багшаагаа үл хөндлөлт гэж байна. Тэдрийг бас тустай багш дагаж явна. Одоо жишээ нь тэр хянжин гэсэн үг байна тийм. Одоо асуудалтай хүүхэд гэдэг утгаар нь гэр бүлийн асуудалтай ч гэдэг юм уу тэргээр нь бас ингээд тооцоолцсон. Тэгээд тэрэн дээр нь ингээд сэтгэл зүй дээр нь ажилдаг багш ингээд тустай дагаад явж идэг гэх мэт. Тэгээд яг тэгэхээр тэр хувь хүн дээр нь ингээд айгүйх ажилдаг. Чи хичээлээ сайн хийж муу хийж гэхээсээ илүү чи ямар асуудалтай байна тэрийг нь ярилцъя гэдэг төлөвшүүлэх тал илүү явдаг юм байна тийм. Монгол хэл ашиглахгүй удахлаар бас зэвэрдэг юм байлаа. Яг монгол хэл гэхээсээ илүү миний одоо ярианы чадвар гэх юм уу? Монголоор ярих ярианы чадвар маань зэвэрсэн байсан. Тэгээд аз болж контент хийж ихснээс хойш маш их шүүмжийг бас авсан. Тэгээд ерөнхийдөө өөрийнхөө яриаг бас баг зэрэг зэгсэлж эхэлсэн. Би баярлж байна. Ер нь бол нөгөө хэл гэдэг чинь бидний дархлаа штэ тий. Тэр одоо монгол хүн гэж байгаагийнхаа яг тэгэхээр нөгөө хэлчээ өөрөө соёлтойгоо хамт явж байдаг гэх юм уу тий. Ориглыг бас олон хэллийн хувьд яг би бол контентуудыг үзчихсэн учраас яагаад хэл сурахаар шийдсэн яагаад ингээд шалтгаануудыг мэдээд байгаа. Гэтэ ингээд үзэгчд мэдгүй үзэгчдтэй бол ярьж өгье л та. Яагаад ер нь тийм bilingual гэж ярьдэн шүү дээ. Одоо олон хэлээр ярьдаг тийм хэлний гоц авьяасна тийм болохыг хүссэн. Тэр тийм бүр багаасаа төрсэн сэтэл гэхээр надад гайхалтай санагдаад байдаг байхгүй. Тийм. Bilingual гэх юм бол хоёр хэлээр ярьдаг хүн гэсэн тийм. Polyglot. Тийм, polyglot шүү. Тэгэхээр миний хувьд бол одоо чинь манай ээж 5 хэлээр ерөнхийдөө ярьдаг. Яг монгол хэлийг тооцоод тэгээд манай аав бас орос хэл, тэгээд англи хэл мэддэг. Тэгэхээр орос хэлний багш мэргэжилтэй манай аав ээж хоёр айлал. Тэгэхээр миний хувьд бол яг гэр бүл дотор олон хэлээр ярьдаг гэдэг нь энгийн хэвийн үзэгдэл гэдэг нь бол айгу тэгж өссөн. Тэгэхээр яг авьяас гэхээсээ илүү нөлөө болсон зүйл нь бол тэр нэгээс олон хэл мэдэх нь маш хэвийн үзэгдэл юм а гэдэг тийм санаа айгу гүн суусан гэх юм да. Тэгэхээр одоо жишээ нь манай гэр бүл дотор би ганцаараа ерөөхдөө дандаа орос хэл мэддэггүй хүн байсан. Тэгэхээр надаас нууц юм ярих юм бол хоорондоо орсоор ярина гэх мэт. Тэгэхээр миний хувьд за ямар ч байсан энийг нь сурах нэг өдөр ирэх байх гэж боддог байсан. Тэгж байгаа л тэр итгэлийг бол ерөөсөө алдаг. Би бол яг 20 хүртлээ зөвхөн англи монгол хэл мэддэг байсан. Тэгээд яг гэхдээ хизээ нэг өдөр би энэ хэлүүдийг сурна гэдэг нэг тийм цаана нэг тийм итгэл бол байсан. За 10 дугаар ангиа төгсөөд дараа нь ямар сонголт хийв? Тэгээ энэ ч болохоор систем нь 11 дугаар ангиа төгсөөд 12 13 гэж тэрийг коллеж гэж нэрлэдэг. Тэгээд тэр коллежд 2 жил сурахдаа 3-аас 4 хичээлийг сонгоод илүү мэрэгшиж гин гэсэн үг. Тэгэхэд би одоо физик, математик, гүнзгий математик, эдийн засаг гэд сонгоод орж исэн ах. Тэгээд 2 жил тэнцэнээ сураад тэгээ би тэндээсээ их сургуультай аплайдна. Одоо тэгэхээр 5 их сургуульд аплайдна. Тэгэхээр ерөнхийдөө тухайн үед би яг өөрийгөө физикч болно гэдээ яг итгэцэн. Тэгэл математик физик дээр яг төвлөрөөл сурж исэн. Тэгээд дараа нь их сургууль би Бристолийн их сургууль руу тэнцээд Лондонгоос нэг 3-4 цагийн зайтай тийш очиж онлайн физикээр сурж эхэлсэн. Тэгээд тухайн үед миний яг сахилга бат хангалтгүй байсан. Ерөнхийдөө яг яагаад би ерөнхийдөө потенциалтай сурагч байсан дандаа. Шалгалт өгөхөөс өмнө нэг сайн бэлдэх шаардлагагүй ч гэдэм үү. Яг хичээлээ хийн. Тэгвэл ингээд нэг тийм хүүхдүүд шиг ингээд
байнга хичээлээ хийдэг биш. Тэгсэн мөртлөө яг шалгалтын өмнө жоохон бэлж жагаад онц авчдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү Одоо манай монголчуудын нийтлэг төрөх шүү дээ. Тийм ерөнхийдөө нэг тийм маягаар явж байгаа гинтхэн сайн бэлдээл өгчдөг тий. Тэгэл яг болоод байдаг байсан болохоор тэгэл болоод яваад байсан чинь их сургуульд орсон чинь ерөөсөө бүх юм бие даагаад тэгээд нөгөө нэг гэрээсээ бас ганцаараа өөр хот руу очиж тустай. Тэгэл өөрийнхөө хоол унд бүх юмыг өөрөө зохицуулах тэгэл би дааж амьдрах. Тий яг тэгээд тэнцээ анх бас яг тэр үед 19-д тоогоочийн ажил хийж үзэж байгаа. Тэгээд тухайн үед би бас нэлээд илүүдэлж интэй, нэлээд ерөн сахилга бат муутай. Тэгээд яг тэр онлайн физик гэдэг болохоор одоо чинь тэр Бристлийн их сургуульд 15,000 оюутан байхад 8 онлайн физикийн оюутан байдаг. Тэгээд нэг 200-300 яг физикийн оюутан бол байгаа. Тэгээд яг нэлээд өндөр шалгууртай юм тэнцээд орсон байгаа байхгүй юу? Тийм болохоор цаашаага тэр тэнцэж орсон хүүхдүүд бол маш шаргуу өөхгүй хичээлээ хийдэг хүүхдүүд байгаа байхгүй. Би болохоор яг тийм байж чадаагүй. Тэгээд дундаас нь би өөрөө өргөдлөө өгöd гарсан. Би ерөнхийдөө чадахгүй байна. Явахгүй юм байна. Тэгээ бас миний сонирхол бас баг зэрэг өөр байж таараад. Тухайн үед тэр 8 физикийн онлайн физикийн оюутнууд нөгөө онлайн физик чи илүү математик дээр төвлөрдөг учраас гүнзгий математик бүгдээрээ үздэг. А би болохоор сэтгэл зүй нийгмийн сэтгэл зүй хүний дотоод сэтгэл зүйг тусад нь үздэг. Ганцаархнаа тэр дотроо. Тэгээд ерөнхийдөө миний сонирхлын чиглэл бас баг зэрэг өөрчлөгдөд эхэлсэн. Тэгээд тэндээсээ би буцаад Лондонгийн их сургуульд Goldsmith гэдэг их сургуульд бизнес компьютинг гэдэг мэргэжлэр сольж орж ирсэн. Тэгээд одоо бизнес эрхлэх, тэгээд одоо бизнес одоо development буюу хөгжүүлэх, application, програм хөгжүүлэх, тэрүүгээрээ бизнес эрхлэх чиглэлээр сурч төгссөн. Тэгэхээр ер нь мэргэжил сонголт төр юу анхаарах хэвээр? Энд бол чиний яг одоо анзаарсан зүйл нь. Одоо миний нэг дуртай юм Ikigai гэж нэг Японы нэг юм зарчим байгаад байгаа. Тэр Ikigai гэдэг нь болохоор чи юунд сайн бэ? Юу чамд мөнгө одоо олох боломжтой вэ? Юу бусдад хэрэгтэй вэ? Одоо дэлхийн ертөнцид ч юм уу нийгэмд ч юм уу хэрэгтэй вэ? Тэгээ чи юунд дуртай вэ? Энэ дөрвийгөө хослуулж чадах юм бол аз жаргалтай, сэтгэл хангалуун, утга учиртай амьдрах гэдэг. Тэгэхээр энийг эхлүүлэх эхний зам нь миний бодлоор зөвхөн сонирхол. Ямар нэгэн зүйлд сонирхол төрж байгаа бол тэр зүйлийг хийгээд оролдоод үз. Тэгээд тэндээсээ цаашаага ингээд ургана. Одоо чинь таны энэ над ярьсан одоо энэ Европт монголчууд, Америкт монголчууд энийг хийж байгаа энэ түүх чинь өөрөө таны хувьд таны утга учир тэр сонирхол байгаа учраас тэр их олон хэцүү зүйлсийг ингэж олон жил давж чадж байгаа байхгүй тийм. Харин хин нэгэн таны хүчээр хийлгсэн бол давхгүй. Ямар нэгэн шалтгаан болоод болохыг л бодно шүү дээ тэр чинь тийм. Тэгэхээр миний хувьд бас яг одоо чинь энэ контент хийж эхлэх ч байд юм уу. Тэр цаад утга учир, цаад зорилго, цаад тэр бүх зүйл нь ингээд миний дотроос ундарж байгаа болохоор бас тэр олон жил ингээд тууштай ч гэдэм үү заримдаа бүдрээд туушаа алддаг ч гэдэм үү тэгсэн ч гисэн эргээд даваад эргээд дахиад зүтгэдэг тэр өөрийн тэр сонирхол сонголт тэр утга учираас гарч ирж байгаа болохоор трийг олохын тулд ингээд оролдож үзээд зориг гаргаад зоригтой төвчээртэй байх хамгийн чухалчлах хэрэгтэй. Тэгээд бас нөгөө залуучууд хүүхдүүдэд тэр нөгөө сургалтынхаа талаар нэрээ саяхан бүр яг албан ёсоор эхлээд нөгөө хичээл нь YouTube дээр тавьсан байсан шүү дээ. Тэгээд нэг хэл сурах аргачлал заагаад за тэр сургалтын төвийнхаа талаар. Одоо яг нэг хэсэндээ бүр бизнес болоод явцсан байна. Ерөнхийдөө бол тийм албан ёсоор компани. Одоо би бүтэн цагаар ажиллаж байгаа. Онлайн одоохондоо бол онлайн платформ. Тэгээд онлайнаар хүмүүст хэл заадаг. Тэгээ явандаа бол яг миний зорилго бол дан ганц хэл биш. Математик, физик юу гэдгийг шинжлэх ухаан, компьютер програм тэгээд тулааны урлаг хүртэл заамаар байгаа. Тэгэхээр боловсролын платформ гэж ойлгож байна. Тэгэхээр явандаа бас одоо миний мөрөөдөл юм уу зорилго гэх юм уу бүр юм том institution болох. Одоо чинь яг одоо хоёлаа Greenwich их сургуулийн хажууд сууж байна. Ийм фэшнтай тийм institution одоо институт байгуулах тийм зорилго мөрөөдөлтэй байгаа. Тэгээд ерөнхийдөө бас зорилго нь түрүүний тэр миний байн талтад хэлээд байгаа Монгол улсыг сайхан орн болгоно гэдэг тэр зорилготой ингэж хосолж нэгдэж явж байгаа тийм зорилготой бизнес. Тэгээд тэрхийн тулд одоохондоо хүмүүст боловсрол олгох. Тэгээд би өөрөө
хэл сурах гэдэг зүйлийг хамгийн зөв аргыг нь сүүлийн 8 жил бол тууштай хайсан. Тэгээд оролдож туршиж үзсэн, номнуудыг нь уншсан. Тэгээд өөрөө олон өөр хэл дээр туршиж үзсэн. Тэгээд тэр аргаа өөрөө боловсруулад тэгээд бас мундаг профессоруудын арганаас аваад тэгээд өөрөө хэлний сургалт курс англи хэлээс эхлээд зааж гисэн. Тэгээд ер нь бол өмнө Франц хэлнээс эхэлсэн л дээ. Тэгээд одоо англи Франц хэлний курс байна. Тэгээд яванда герман хэл, хятад хэл гэх мэт өөр хэлүүд бас орно. Бас монгол хэлийг бас заамаар. Яг л би энэчээ байхдаа энэчээ монгол хүүхдүүдэд би хичээл ордог байсан. Хагас сайн өдөр сургуулийн танхим дотор монгол хэл, франц хэл, тэгээд бас англи хэл, тоо, зураг мэт хичээлүүд ордог байсан. Тэгээд хамгийн чухал нь миний бодлоор монгол хэл, монгол хүүхдүүд юм чинь. Тэгээд тэр хүүхдүүдэд монгол хэл заахад би тухайн үедээ бол өөрийгөө баг фейлцсэн гэж хэлж болно. За. Ерөнхийдөө бол маш амжилттай зааж чадаагүй. Зарим аав ээжнэр нь бас гомдолтой байсан. Тийм үү. Яагаад гэвэл яг хоо тэр хүүхдэд тэр богино хугацаанд би тэр хүссэн хэмжээнд нь бол заах боломжгүй байсан л та. Тэр хүүхдийн өөрийнх нь хүсэл, зорилго, сонирхол маш чухал. Тэгээд өөр насны хүүхдүүд гэх мэт. Тийм болохоор би яг одоо нэг 10-11-ээс дээш насны унших чадвартай хүүхдүүдэд зориулаад яг энэ зааж байгаа стилээрээ англиар тайлбарлаад монгол хэлийг заах тийм сургалтаас бэлдэж байгаа. Тэрийг хийхин тулд одоо жишээ нь би найздаа монгол хэл зааж эхэлсэн. Бас миний сурагч нар бас онлайнаар байдаг. Надаас хичээл авдаг байсан сурагч нар одоо жишээ нь Швейцарын Женевийн байна уу их сургуулийн профессор надаас хичээл авдаг байсан. Тэгээ монголоор аягүй сайн ярьдаг. Тэгээд тэр хүмүүст бас Канадад байдаг өвөр монгол найз бүсгүйтэй Канад залуу тэр хоёр хамт надаас бас хичээл авдаг байсан. Тэр хүмүүс зааж явахдаа би өөрөө ингээд дата цуглуулад байгаа байхгүй юу? Монгол хэл сурахад яг хэрэгцээ юм байна. Би өөрөө бас хүүдээ ямар байна тий. Өөрөө хүүдээ бас заадаг. Тэр энэ бүх датануудыг цуглуулж агаад монгол хэлийг яг яаж заавал наалтцтай сурах юм байна гэдгийг нь одоо бас бэлдэж агаад монгол хэл бас заана. Тэгэхээр одоо монгол өв соёлоо авч үлдэхэд хамгийн чухал байгаа зүйлүүдийн нэг нь бол тэр гадаадд 180 мянган насанд хүрсэн хүмүүс нийт 300 мянган монгол хүмүүс амьдарч байгаа. Тэгэхээр тэд нар бас ингээд үр удмаа үлдэхлээр ирээдүйд 1 сая хүн ч юм уу монгол хүмүүс өв соёлоо авч чадахгүй үлдэж магадгүй гэдэг бас аюул байгаа учраас тэрнээс сэргийлэх бас нэг чухал зүйл гэж бодож байгаа. Контент бэлддэг хүн. Тэгээ одоо мэргэжлийн төвшөнд яг өнөөдөр нийгэмд өгч байгаа мессеж гэдэг талаас бол энэ маш чухал зүйл юм гэж хараад байна л да тий. Тэгэхээр оргилын хувьд яг ингээд контент бэлдэх болсон шалтгаан болоод яг том зорилго чи яг юу вэ? Миний том зорилго гэвэл би Монгол улсыг эх орноосоо зовтмааргүй тийм орн болгомоор. Яг өөрөөр хэлбэл амьдрахад сайхан орн. Одоо аюулгүй бүх одоо боловсрол юу гэдгийг бүх сайхан зүйл нь хангагдаад тэгээд яг Монгол хүн дэлхийгээр аялж болно, гадаад руу явж болно. Тэгвэл эргээд ирэх хүсэлтэй. Тэмцээн гадааддаа үлдэх биш. Яг Монголдо амьдрах. Би өөрөө ч гэсэн Монголдо одоо энэ гадаадд насыг бармааргүй байна. Тэр Монголдо амьдрах тийм хүсэлтэй. Тэгээд манай хүүхэд цаашаа бас Монголдо яг ингээд сайхан амьдрах. Тэгээд бас тэр одоо өөрөө бас хүүхэд байхаас хойш гадаадд одоо англи улсад ингээд амьдарч үзсэн хүний хувьд тийм аюулгүй амар амгалан сайхан бүх болцоо хангагдсан тийм оронд амьдрах ямар байдгийг би одоо биеэрээ туулж үзсэн хүний хувьд надад нэг юм тийм санаа бол байгаа. Иймэрхүү орн байх боломжтой гэдэг. Тэгээд тэрэнд бол би өөрөө итгэдэг. Монгол улс тийм болох боломжтой гэдэг. Тэгээд тэрэнд хүрэхийн тулд миний хийж чадах зүйл юу юм бэ гэдэг бодглоо би бол нэгдүгээр яг тэнцээ биеэрээ байхгүй байгаа хүн энэчээ холоос ингээд байж байгаа хүн. Харин би бол байглаасаа ч юм уу байнга ингээд өөрийгөө хөгжүүлэх юм сурах тийм сонирхолтой хүн. Тэрийг ингээд ашиглаад тэгээд одоо уншсан ном ч юм уу эсвэл нэг шинэ хэл сурж байгаа бол тэр хэлийгээ ч юм уу ингээд бусд хүмүүст бас зааж хуваалцаж тэгж хувь нэмэр оруулах одоохондоо зорилготойгоор ингэж контент хийж байгаа. би ингээд одоо өөрийнхөө амьдрал дээрээс харах юм бол тэ амьдралд ямар нэгэн тохиолдож байгаа одоо бид нар зовлон гэж яриад байгаа боловч тийм шалгуурууд нь хүний зөв төлөвшөхөд буюу өөрчлөгдөхөд бас их эргээр
чухал тийм байна гэж харсан. Бид нар ингээд зовлон гэж ярьдаг боловч яг үндэ бол биднийг шалгаж байгаа шалгуур юм байна тий. Энэ хүн эндээ ингээд зогсох уу? Чи цаашаа яв гэдэг юм хараад байна л та тий. Тэгээд чамайг нэг удаа тэгж өвдсөн гэж сонссон тий. Тэгэхээр жишээлбэл ингээд амьдрал тохиолж байгаа тий. Тэр шалгуурыг давхад хүнд ер нь ямар мэдрэмж? Одоо чи жишээлбэл тэндээс ямар мэдрэмж? Ахаад өөртөө ямар үнцүүл авч үлдчих чадв? Би бол ерөнхийдөө өвдсөндөө маш азтай гэж бодож байгаа. Үнэ тийм нэг талаа бол. Тийм. Ерөнхийдөө 100% өвдсөндөө баяртай байгаа. Тэгээ миний одоо энэ өвдсөн өвчин маань одоо чихрийн шижингийн 1-р төрөл гэдэг нь чихрийн шижингийн 1-р төрөл. Тэгэхээр ерөнхийдөө идэгдүү. 2-р төрөл нь болохоор хүн тураад, эрүүл хооллоод идэгчж болдог. Миний болохоор нойр булчирхаагаас шилжүүлэн одоо сольж идгэж болно. Эсвэл өөр одоо юу гэдгийг ер нь тиймэрхүү аргаар л идэх боломжтой одоогийн байдлаар гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө идэхгүй өвчин гэж хэлж байна. Бүх насаараа энэ өвчнөйгээ зурлах магадaltaй гэсэн үг. Өөрөө бас ингээд өөрийгөө тэрэн дээрээ авч явах хэрэгтэй одоо тэрийг хүлээн зөвшөөрөх. Тийм одоо миний сахилга бат маш сайн байж би эрүүл сарвал урт наслах боломжтой гэсэн үг. Тэгэхгүй болвол сохрох боломжтой зүрх илэг арьс одоо хөлөө дастуулах тайруулах маш олон эрсдлүүд байнга байж идэг. Тэгээд миний хувьд бол одоо жишээ нь эрүүл одоо 60-70 наслах нь баталгаатай зүйл биш. Би өөрөө тэрийг маш сайн яс сахилга баттай байж иж зохимжны магадaltaй гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө маш олон зүйл миний сахилга бат амьдралын хэв маягаас хамаарч байгаа байхгүй. Тэгээ яг анх өвдөж эхлэхдээ ерөөсө бүх булчингийн маасаа алдаад хэдэн сарын хугацаанд 20 гаруй хил тураад тэгээд сүүлдээ бүр ингээд шатаар дээшээ гарч чадахгүй хоолоо ингээд зажлахтаа амарж агаад буцааж ажилдаг. Тэгээ яг амьдрал өхлийн даваан дээр имлэг твтээд тэгээд онцлогдоод тэгээд яг буцаад баг зэрэг багаар ирч хүчээ олж авсан. Тэрнээс хойш одоо миний хоолны дэглэм одоо би юм идэх болгондоо тариа тарьдаг одоо хүртэл. Тэгээд ерөнхийдөө бүх насаараа тэгнэ. Тэгэхээр миний хувьд одоо жишээ нь зүгээр нэг усан үзмийг ч юм уу ингээд аваад ам руугаа хийх тийм эрхчлөө надад байхгүй гэсэн. Тэгээд одоо би энэ байнгын цүнхтэй юм авч явдаг. Энэ цүнхийг орхиод явах юм бол яг одоо чинь миний энэ гуйн дээр юм одоо төхөөрөмж байгаа. Зүйтэй ингээд судсыг минь хэмжиж идэг. Тэр нь тэгээд ингээд миний утас руу Bluetooth-ээр миний цусндах глюкозын хэмжээг, сахарын хэмжээг байнга явуулж идэг. Чихрийн шижин гэдэг өвчин 1921 он хүртэл ойролцоогоор хэрвээ одоо жишээ нь ялангуяа 1-р төрлийн миний төрлийн чихрийн шижинг тусах юм бол 4-7 хоног амьдрах боломжтой. Тэрнээс цаашаа боломжгүй. 2-р төрлийн тусах юм бол ойролцоогоор 1 жил амьдрах боломжтой байсан. Харин одоо энэ шинжлэх ухаан хөгжөөд инсулин гэдэг зүйлийг ингээ хөгжүүлээд тэгээ одоо жишээ нь ийм төхөөрөмж бол одоо чинь 2018 оноос хойш гарч ирсэн төхөөрөмж. Тэгэхээр маш сүүлийн үеийн төхөөрөмж. Төхөөрөмжийн ачаар би өөрийнхөө яг идж байгаа зүйл болгоныгоо ингээд графтай хардаг. Яг миний цуснд яг яаж нөлөөлж ийн. Тэгэхээр өөрийгөө бүр маш илүү сайн таньдаг болсон. Ерөөсөө л тэгэл хорвоог орхичих боломжтой байсан. Тэрнээс хойш би экстра одоо бонус цаг дээр явж байгаа гэж өөрийгөө одоо бодож байгаа. Тэгэхээр би энэ бонус цагийг аль болох одоо үр дүнтэй аль болох сайханаар ингэж гоё эргээр гэр бүлтэйгээ гоё цагийг өнгөрөөж гэх мэт тэгээд хийж байгаа зүйл маань ингээ үр бүтээлтэй өнгөрөхийг ингээ хичээж байгаа. Тэгэхээр чиний яриан дотор нэг нэлээ үг давтагдаад байгаа сахилга бот гэдэг зүйлийг чи илүү ингэж ярьж ин л та тийм. Тэгэхээр өнөөдрийн ингээд хүмүүст сахилга бат гэдэг зүйл одоо би бас ингээд зарим талаас гарахаар залуучууд дутагдаад байгаа юм шиг санагддаг байхгүй. Чи яг сахилга бат гэдгийг өөрөөр чи нэг тайлбарлаа. Яг энэ бол хүн болгонд байх ёстой чанар мөн. Тэгтээ тэр сахилга бат гэдгийг яг энгийн хүмүүс ойлгоод юу гэж ойлгох зүгээр. Ерөнхийдөө шийдвэр гаргах чадвар л да. Ур чадвар. Сахилга бат бол хөгжүүлж болдог ур чадвар. Тэрийг одоо жишээ нь би түрүү хэлсэн шиг их сургуульд анх орж явахдаа ч гэдэм үү ер нь надад бол хөгжөөгүй байсан ур чадвар тухайн үед. Тэрнээс хойш анх тэр одоо жишээ нь тэр Бристлийн их сургуульд ороод тэгээ тэндээсээ ингээд шантраад өргөдлөө өгөөд гарахт бол надад бол миний эгонд ч гэх юм уу яг миний хувь хүний өөртөө ихтэй байдланд ингээд нэлээд хүн цогцолт болсон тухайн үед. Тэгээд
би их сургуульд хангалтгүй юм уу? Энэ их сургууль надад хангалтгүй байсан уу гэдэг. Энэ асуултад би өөрөө хариулах шаардлагатай байсан. Тэгээд тийм учраас би яг тухайн үед их сургууль гэдэг зүйл баг итгэхэ болцсон юм байна. Яг тэгвэл орчин үед ингээд боловсролыг онлайнаар олж авах боломжтой гэж бодсон. Гэхдээ би өөрөө их сургуульд хангалтгүй болохоор болсон юм бол энэ нь бол асуудал. Тэгэхээр би тийм учраас эргэж их сургуульд орж дахиж ерөнхийдөө өөрийгөө сорж үзсэн гэж хэлж болно. Гэхдээ би ингээд бас нэг юм зарчимтай байдаг. Богино хугацаанд өөртөө зөөлөн ханд, урт хугацаанд өөртөө хатуу ханд гэдэг. Өөрөөр хэлбэл би 5 жилийн хугацаанд би их юм амжуулж чадна, 10 жилийн хугацаанд том юм амжуулж чадна гэж өөртөө одоо өөрөөс шаардлага тавина. Гэхдээ би өнөө маргааштай өнөөдөртөө би төгс байх шаардлагагүй. Нэг жижигхэн зүйлийгээ сайжруулах, өөртөө зөөлөн хандах. Энийг 7 хоногт очиж юм уу. Тэгэхгүй бол хүмүүс ингээд нэг сарын дотор энэ хэдийл туурна. За энэ жил ястаа ингэн гэл тэгдэг. Тэгэхгүй төвчээртэйгээр урт хугацаанд ер нь хандах хэрэгтэй. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. 2017 оноос хойш 7 жил контент хийж байгаа. YouTube дээр контентуудыг нь одоо манай ихэнх үзэгчид бас үзсэн баг. Миний бодлоор одоо манай үзэгчдтэй ингээд айгу давхцах байх бас тий. Тэгэхээр анх контент хий гэсэн сэтэл яаж төрсөн бэ? Гэхдээ одоо бол ингээл бараг л жил дэлхий дээрх бүх хүн нэг юм влог хийчмээр ч юм шиг, подкаст хийчмээр ч юм шиг ингээл тийм бодолтой яваад байдаг. Гэхдээ эхэлж байгаа цөөхөн бөгөөд ийм тууштай урт хугацаанд хийж байгаа хүмүүс нь бүр цөөхөн байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр сэтэл байсан яаж төрсөн юм? Ер нь бол би хамгийн анхны видеогоо YouTube дээр 2009 онд 10 онд аплод хийжсэн. 10 онд би одоо чинь opposite гэх мэт хамтлагуудын одоо дууны үгийг нь би ингээд subtitle маягаар оруулж тавьдаг байсан. Тэгэхээр ерөнхийдөө яг тийм бүтээлч, creative content гэх мэт тиймэрхүү зүйлд бол бүр багасаа сонирхолтой байсан. Жишээ нь би багасаа зураг зурдаг байсан. Ерөнхийдөө perform хийх дуртай төрлийн хүн гэсэн. Жүжиг тавихчуд юм уу гэдгийг тайзан дээр гараад ингээд жүжиг жишээ нь илтгэлийн тэмцээнд ордог байсан гэх мэт. Тэгэхээр миний яг зан характертай бол ерөнхийдөө нийцдэг гэсэн. Тэгээд яг 17 онд болохоор яасан гэхээр тэрнээс өмнөөс 2015 онд би гейминг контент хийдэг байсан. За ааха. Тэгээд анх тэндээсээ орлого олж үзчихсэн юм. Тэр нь болохоор англи хэл дээр Counter Strike тоглоом гейминг контент хийдэг байсан. Тэгээд үзэлтээсээ мөнгө олж ирсэн. Тэгээд тэндээсээ үзэлтээс мөнгө олж ирсэн анх. Хэдэн доллар болсон бэ? $3. Хэдэн контент хийж иж 3 доллар. Нилээ хэдэн контент тэгээд дараа нь 2017 онд яг өөрийнхөө чигийг олсон гэх юм да. Боловсролын яг өөрийнхөө яг сонирхдаг зүйлсийгээ хуваалцдаг team контент. Яг яагаад хийсэн бэ гэсэн чинь бас тухайн үед одоо миний дагдаг байсан London Real гэдэг подкаст байсан. Тэр подкастнаас сургалт яваад broadcast yourself гэдэг өөрийгөө одоо ингээд олон нийтэд цацдаг team төрлийн курс. Тэр курс нь 2 сарын курс тухайд 2300 паунд айгүй үнэтэй курс байсан. Тэгээд тэрийг нь төлөөл нүдэн анаал орцсон. Юу вэ? Бараг 10 жилийн өмнө 2300 паундын төлөлт юм уу? Тэгэхээр одоогийн мөнгөөр бол 10 сая төгрөг байна уу? Тийм. 2 сарын курс. Тэгээд тэрэнд нь ороод эхний өдрөөсөө шахуулсан юм гэсэн. Шууд тэнцээ бас подкаст хийх зааж гэж байгаа. Зочноо урихыг зааж гэж байгаа. Форматыг нь яаж хийх үү, яаж яах вэ гэж бүгднийг зааж өгөө. Тэгэнгүүтээ эхний өдрөөсөө шууд бичлэг хийгээд биднийг шахаад байсан. Тэгээд чадахгүй үеийн гут хөөж гаргаад мөнгөний буцааж өгөөд хөөж гаргаадсан. Тэгээд бид нар шууд эхлээл сурж байгаа сүүлд нь лаг бичлэг хийдэг болох юм байх гэж бодсон чинь эхний өдрөөсөө шууд бичлэгээ аплод хийгээл уцаараа шууд бичлэгээ хийгээд аплод хийгээл тэгэл салгалал чичрээл сандраал хийж эхэлсэн. Тэгсэн чинь харин яг тэгж жагаад би тэр зөргөө одоо гаргаад тэр айцад авчиж байгаа байхгүй. Тэгсэн чинь 2000 яг тэр 17 оны 100 би зорилгоо хуваалцчих гисэн. Би юу мэддэг чаддаг гэхээсээ илүү би юу хүсэж байгаагаа хуваалцчих гисэн. Яг тэр тухайн үед би одоо 21 настай юугаач мэдэхгүй л хүүхэд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүүхэд юу хүсэж байгаа вэ гэсэн чинь ийм хүсэж байгаа. Ийм би ийм олон хэлээр ярьдаг болмоор байгаа. Тухайд би ярьдаг гээгөө зөвөр ярьдаг болмоор байгаа гэж тавиад тэгээд ээжтэй байшаа авч өгмөр гэх мэт иймэрхүү зорилгоудаа
ном бичнэ гэх мэт зорилгоудаа хуваалцаад лайв хийгээд тэгээд дараа нь нөгөө бусад контентуудыг судлаад өөрийнхөө үздэг контентуудыг ингээд харсан чинь жишээ нь Charisma on Command гэдэг чаналыг дагдаг байсан тухайд тэр чаналын хамгийн өндөр үзэлттэй контент нь жишээ нь яаж аливаа зүйлийг хурдан сурах вэ гэдэг контент байсан. А энэ нь болохоор миний хувьд бас жоохон давуу талтай аль хэдийн би сурах гэдэг зүйл дээр нэлээд цагаа өнгөрүүлдэг хүний хувьд за энийг би бол хийж чадах юм байна гэдэг яг шууд хуулаагүй ерөөхдөө гарчиг нь бол хуулсан. Миний сэдв мөн байна гэх. А тэгээ өөрийнхөө зүйлүүдийг оруулаад тэгээ яаж аливаа зүйлийг 10 дахин хурдан сурах вэ гэдэг яг гарчгийг нь Монгол руу орчуулаад тухайд би Facebook live хийжсэн. Тэгсэн чинь шууд хэдхэн хоногийн дотор 90,000 хүн үзээд тэгээд тэр үед яг бас Facebook видео формат руу шилжиж орж исэн үе. Тэрнээс өмнө зөвхөн зураг пост байдаг байсан. Тэгсэн чинь Марк Цукерберг маань тухайн үед YouTube-тэй өрсөлдөх гээд алгоритм видеон дээр яг шилжүүлжсэн үе дээр нь би тэгж лайв хийж таарад тэгээ урам авчиж байгаа юм чинь. Өмнө тэр гейминг контент, юуны контент дээр яг тэр дууны контент дээр бол үзэлт авдаг байсан. Гэхдээ тэр миний бүтээл биш. Тэр дуучдын бүтээл. Анх удаага яг өөрийнхөө бүтээлээс ч юм уу өөрийнхөө бичлэгнээс хандлт авч исэн үеийн тэр. Тэгээ нөгөөдөг чинь орцсон гэх юм да энэ зүйл. Нөгөө дантаад. Тий одоо контент тэр үзэлт тэр зүйлд анх тэгж орж исэн. Тэгээд хамгийн их урам өгсөн зүйл нь болохоор тэндээс хүмүүс яг хэрэгжүүлээд тэгээд яг сурсан ч байд юм уу амьдралдаа ингээд хэрэг болсныг аюух над руу мессеж бичдэг байсан. Тэгэнгუთ тэрнээс одоо шантармаар байгаа үедээ энэ хүнд за би тэр олон мянган хүнд биш энэ хүнд би хэрэг болох юм байна гэдэг. Тэгээд тэр хүндэн зориулж хийдэг ч юм уу. Тэгж хийж эхэлсэн юм хэд бол. Би ингээ бүх юмыг хийхдээ энийг би насаараа хийх үгүй юу гэдэг сонголт гаргадаг. За. Одоо жишээ нь хэл сурах дээр би насаараа хийн. Тийм учраас нэг тийм санаа зовох зүйл байдгүй надад. Өнөөдөр би фейлд нөө, бүтэн сар фейлд нөө, жил фейлд нөө хамаагүй. Энэ зүйлийг би насаараа хийн гэж шийдсэн л бол өнөөдөр би шантарна уу хамаагүй. Би мэрэгжлийн хүн биш. Би өөрийгөө ютубер гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл би ютубер гэж хэлэхэд бол би ютубээс нэгдүгээрт орлогоо олдог байх хэрэгтэй, хоёрдугаарт мэрэгжлийн төвшөнд тууштай хийдэг байх хэрэгтэй. Тийм учраас би ютубер биш гэж бодоод харин ютубер болох одоо ютубер гэдэг мэрэгжлийг олгох их сургуулийг би өөртөө хийж гинэ гэдэг маягаар хийжсэн болохоор ихэвчлэн миний хамгийн одоо амжилттай байсан видеонууд гэхэд дандаа лайв. Би эдит хийх шаардлагагүй, аплод хийх шаардлагагүй. Тэр видеонуудыг лайв ярьлаа, дууслаа тэр видео ингээд үрдүүлдэг чинь. Тэгэхээр урт хугацаагаар сэтгэхийн давуу тал нь гэсэн үг. Тийм болохоор ерөнхийдөө би өөрийнхөө дутагдлуудыг ч гэсэн аль болох ил тавихыг хичээдэг. Чиний одоо чи тэр ярилцлаган дээр бол би үнэхээр сэтгэл хангалуун байна. Ягаад гэвэл залуучууд өөр болж байгаа тийм. Бид нар ингээд нэг хуучин социализм үлдэгдэл юм шиг бидний нэг тийм хайрцаглагдсан сэтгэлгээ давж гарах хэрэгтэй болчиход байна тийм. Илүү дэлхийн ертөнц гэдэг юмыг харах хэрэгтэй болчиход байна тийм. Бас энийг ингээд олон үзэгчтэй залуучууд хүрэх нь бас чухал байлаа. Тэгэхээр мэдээч одоо чиний контент болгоно сэтгэл шингэж байгаа учраас хүмүүс тусвал зорилгоор хийж байгаа учраас олон залуучууд ингээд сэтгэлгээ бүх юм өөрчлөхөд илүү эерэг нөлөөлөх байх гэж би үнэхээр баяртайгаар итгэж байна. Бид нэвтрүүлгийн эхлэнд ярьжсэн. Ер нь бол Монголдо очиж амьдрнаа. Тэгээ Монголынхаа нийгмийг бид нар илүү юм эргээр хардаг аа. Тэ ингээд зоригтой би өөрчлөнө гэд. Тэгээ миний бодлоор болохоор гадаадд байдаг монголчууд бүр тэр тусмаа их орно гэсэн сэтгэл нэг ихэд юм лээ. Бид нэг уулзаал явж хахад те Монголынхон тим юмыг өөрчлөмөрөө нэм юм санаа зовж ийн одоо очиод ингэж юм хиймээрэн гэлээ. Тэгээд одоо Монголдо очиж амьдрах төлөвлөгөөгөө ер нь боловсруулсан байгаа юу? Хэр их нарийн бол боловсруулсан. Гэхдээ ерөнхийдөө бол Монголд очихдоо бүр хөдөө мал тариалан тэгээд хөдөө орон нутгийн хүүхдүүдэд боловсрол олгох тиймэрхүү зүйлсээр хийн гэж бодсон байна. Яг гэвэл би одоо Улаанбаатар хот буюу нийслэл хотод төрж өссөн. Дараа нь Лондон хот буюу миний бодлоор дэлхийн нийслэл сүүлийн амьдралынхаа талаас их хугацааг өнгөрөөсөн. Тэгэхээр энэ нийслэл хотын энэ бужигнаанд бол хангалттай их амьдэрсэн. Одоо миний хүсэж байгаа зүйл бол тэр байгальтайгаа ойрхон тэр одоо гараараа хийж бүтээх одоо жишээ нь би өөрийнхөө өвчнөөс болоод жишээ нь
органик юм идмээр байгаа өөрөө тарьж ургуулсан юм идэх гэдэг нь хамгийн сайхан тиймэрхүү жишээ шалтгаанууд байгаа. Тэгээд бас зориг мэдээж орно. Гэхдээ маш удаан төлөвлөж байгаад хийж байгаа зүйл болохоор одоо жишээ нь миний хувьд боломжтой зүйл нь би одоо гэрээсээ ажилладаг. Миний ажил байршлаас хамаарахгүй. Би Монголд ч байсан, Англид ч байсан би хаач байсан яг адилхан орлогоо олоод ажиллах боломжтой тэр боломжийг өөртөө бүтээсэн учраас би яг энэ боломжоор тэр хөдөө харин ч хямдхан тусна. Лондонд бол би одоо жишээ нь ерөнхийдөө бол тэнгэрт тулсан тоон төлж айгүй хэцүү амьдрахын цаашаа сайхан амьдарч байна л та. Гэхдээ тэр их мөнгөөр би хөдөө бол бүр сайхан амьдрах байгаа байхгүй. Зя ямар гоё юм бэ? Энэ хүний ачаар чинь өдөр болго ресторан тоод гэж байгаа. Тасархаа хоолой нэмж удаа. Тавл. Юу рестораны хоолой тийм. Ямар ч байсан бид бүхэн хаврын юм бороотой өдөр. Гэтэ бороо орохоос өмнө зураг алтуудаа амжиж хийж чадсан бас үзэгчдтэй гоё зүйл харуулах гад тийм ингээд гоё харуулцтай газар очиод бид нэр ярилцлагуудаа хийх гэж хичээсэн. Тэгээд биднийг маш гоё ухтаж авсан. Ер нь хаач очсон монголчууд маань их гоё туршлагатай байдаг. Түүнээс гадна би оргил болно нүуний гэргий сувдартай уулахтай их догдолж ийсэн. Яагаад тэгэхээр нөгөө өөрөө үзэгч нь үдэж нөлөөлөл авдаг хүн нь учраас ингээд фэн гэх юм уу? Шүтэн бишрэгч нэсэн болохоор маш их догдолсон. Тэгээ нөгөө яг юм амьдардаг улсад нь ирээд ярилцсан гэдэг нь бас их гоё хувь тохиол байгаа. Тэгээд өнөөдөр оргилтой ярилцаад үзэхэд болохоор бид хэд нөгөө контентын дээр байдгүй зүйлсүүдийг бас ярилцсан. Тэгээд залуу хүний хувьд одоо юу хиймдээ ирээдүйн их олон юмд төлөвлөдөм байна. Тэгээд ингээ нийгмийн төлөө санаа зовдгийн байна. Тэгээд түүнийг хийх санаа зовноо зогсохгүйгээр шийдвэрлэх ингээд аргуудыг нь хайгаад явж байгаа юм байна гэдг нь ер нь айгүй олон залуучуудад урам зориг өгөх ах миний бодлоор. Тэгээ миний бас нэг дүгнж харж байгаа юм нь оргил одоо өнөөдөр өөрийнхөө хэлний курсыг бизнес болгохтлоо явах хүртлээ магадгүй маш олон жил хүмүүст ингээд үнгүй юм өгсөн. Одоо эргээд авах хүртлээ тэрнээсээ хэд дахин их юмыг өгсөн учраас одоо ингээд үр шимэн гарна гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тийм гэж би харж байгаа. Тэгээд маш их бахархаж जैन. Тэгээд ханд нь бас баярлаа. Тэгээ хан айгуу гой дэмждэг. Тэр дэмжлэг нь бүр мэдрэгддэг шүү бидэрт. Баярлаа. Бидэрт мэдрэгддэг. Тэгээд удахгүй амарч байгаа ч гэсэн биднэрт ингээд зориулаад хоол бэлдээд гой хүлээж авсан. Баярлаа. Баярлаа. Яг орглыг одоо сошиал ертөнцид илүү залуучуудад илүү одоо алдартай гэж сонсон болохоос би өөрөө сайн мэдэхгүй. Тэгээд би 3 юмд маш их баяртай байна. Нэг оргил өөрийнхөө бүтээж байгаа контентаа хизээ нэгэн цагт миний их орон илүү гоё болно гэдэг тийм том зорилгоор тийм хараагаар хийж байгаа чинь намайг маш их баярлуулсан. Би ийм залуучуудыг олон багасаа гэж хүсдэг те. Төрийг юм уу хэн нэгийг хараад ингээд шалтак харж суулгүйгээр өөрсдөө хийж чадах юм а хийж гинэ гэдгийг надад өстой маш их бахархалтай. Би ийм залуутай уулзсандаа маш их баяртай байна те. А энэ бол бас ингээд Монголын олон залуучууд үлгэр болоод ингээ хамтаа нийгэм шин нийгэм гоё гэрэлтэй нийгэм бүтээхэд бүгдээр хамтраад зүтгэх тэр боломж юм байна гэх энд маш их талархаж байна. Хоёр тон надад ярилцж яхад маш олон юм дээр юу гэж ярьсан гэж сахилга батын тухай ярьсан. Тэгэхээр сахилга бат гэдэг юм чинь нэг талаа харах юм бол тухайн хүн бүх юмд адил тэгш хандах хариуцлагатай байх те өөрийгөө дайчлах тэр хогтхон юм байна л да тийм бид нар болготой зэрэг яг тэгж жагаад нэг юм болно тийм яг ингээл одоо жишээлбэл залуучууд сурахтаа шалгалтын төхөөлөл нэг юм гэлцуулаад ингээл өөрийгөө дайчилчаад авч байгаа дүнгээ болж юм гэж боддог тийм гэтэл цаг мөч тутамдаа хүн сахилга утаа хариуцлагатай байна гэдг нь тэр хүмүүсийн төлөвшлийг илэрхийлж байгаа том илэрхийл юм. Тэгээд би энийг бас маш олон залуучуудыг харах байх гэж бодож байна. Гурав дахь нь яг ингээд хүний амьдралд юу ч тохиолж болно.
Жишээлбэл ямар нэгэн бүтлгүй юм тохиолж байгаа болгоны хүмүүс зовлон гэж харддаг бол би юу гэж харддаг юм гэхээр энэ бол намайг шалгаж байгаа шалгуур. Энэ зовлон биш. Би энтэй ингэж зогсох уу, цаашаа явах уу гэдгийг амьдрал өөрөө шалгаж байгаа том шалгуур. Тэгэхээр оргил бол яг энэ шалгуурыг өөрөө даваад энийг зовлон бэрхшээл гэж бодлоггүйгээр энэ миний амьдралаа өшөө их сайжруулах илүү их сэтгэлгээ майндаа илүү хөгжүүлэх том боломж гэж харж байгаа нь надад маш их сайхан санагдсан. Энэ бол бид нар яг энэ амьдрал дээр харж явах ёстой зүйл байхгүй юу? Өнөөдөр энэ хүн өөрийнхөө өвчнийг энэ бол намайг бүх юмыг давж гарах том боломж, өөрийгөө хөгжүүлэх том боломж гэж харж байгаа нь маш сайн санагдсан. Би бас энийг ингээд залуучууд эднэрийг харах байх гэж бодож байна. Тэгээд гэр бүлийнхаа тухай ярьсан. Өнөөдөр ингээд бас л миний нэг юм сэтгэлдэг юм бид нар бие бинийгээ өөрийнхоороо байх боломж олохын тулд хайрлаж явах хэрэгтэй гэдэг зүйл бид нар амьдрал дээр том алдаа юу гаргаад байдаг юм гэхээр энэ хоёр хүн биендээ хайр сэтгэлтэй болоод гэр бүл болсон ч гэсэн нэг нөгөөг өмчлөх гээд байдаг өөрийнхоороо байлгах гээд байдаг. Тэр их том асуудлууд өнөөдөр манай Монголд ингээд залуучуудын гэр бүлийн хүрээнд гарч байгаа том асуудал байхгүй. Тэгтэл та хоёр болохоор би нэгэ өөрийнхоороо байх боломжийг олгоно гэдэг. Энэ бол том агуу хайр. Энэ ингээд бид нарыг нэвтрүүлэг хийж явах явцад бүхэл юм дээр харагдаж байгаа байхгүй. Жижиг юм шиг мөртлөө том асуудлууд. Энэ оргил бас ярилцлагатай хэлсэн. Бид нар ингээд гэр сэвлэж байгаа юм ч гэсэн жижиг асуудал гэж харддаг боловч яг үндэ тэрний ард маш том төлөвшил явж идэг юм аа. Ингээд тэнийгийг хүнд гой харагдах гэхээсээ илүү ажилсаг болгож харагдах гэхээсээ илүү ухаантай болж харагдах гэхээсээ илүү жижиг үйлдэл болгоно хүнийг яг өөрийнх нь хүн чанараар харуулж нотолчихдаг. Тэгээ маш их баярлалаа. Тэгээд би энэ нэвтрүүлэгтээ үнэхээр сэтгэл хангалуун бай. Бас одоо ануугийн талаас ч гэсэн энэ оргилыг олоод уулзаад оруулаад би ингээд заавал оруулах хэрэгтэй залуучууд гэж. Тэгээ ануудаа ч гэсэн баярлалаа. Зүгээр би энэ дугаарыг илүү залуучуудад итгэл урам өгсөн өөрөөр амьдрах тэр зорилго руу хөтлсөн гоё нэвтрүүлэг болох байх гэж бодчих. Тэгээд маш их баярлалаа. Ийм ятаасан. Тайланд Алс холын Аз нутгаас Монгол улсаас зориод ирээд хаавсан Лондон. Би бол ерөнхийдөө ингээд Лондонд манай гэрт ингээд монгол хүмүүс маань ирээд ингээд нэвтрүүлэг хийн гэж ерөөсө төсөөлж байгаачгүй. Сүүлд 11 сард та хоёртой уулзахад бол сонсоод тэгж байгаа юм байна гэдээ ерөнхийдөө бол догдлсон. Тэгээд маш баяртай байна. Маш миний хувьд бол энэ бол маш том завшаан. Зүгээр контент хийдэг хүнийхээ үднээс одоо энэ баг бүрэлдэхүүн яаж энэ камерыг ажиллаж ийн гэдэг нь өөрчлөлт надад айгүй сонирхолтой байгаа. Дрон нисгэж үрчлүүлсэн. Тэгэхээр ерөнхийдөө айгүй сэтгэл хангалуун өдөр байлаа миний хувьд. Баярлалаа. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia. Үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines. Онлайн такси үйлчилгээ UBCab. биднийг дуустал нь үзсэн хамгийн чухал хүмүүс алах үзэгчдтэй баярлалаа. Тэгээд дараагийн гоё дугааруудаараа дахин уулзъя. За маш их баярлалаа. За баярлалаа. Бас багийнхандаа баярлалаа.